За Сүн Яцсаны талаар маш товч тодорхой тайлбарлах юм бол Хятад хэмээх тэр авраг том эзэнт гүрний 4000 жилийн турш бараг үргэлжилсэн тэр монарх засаглал үе дамждаг тогтолцоог бол аль бие ёсоор дуусгар болгоход хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн цорын ганц хүн гэж бол хэлж болно. За Сүн Яцсан бол тэр Хятад хэмээх авраг том гүрнийг Фёодлийн харанхуй цаг үеэс нь суглан татан гаргаж за илүү орчин үеийн тэр өнөөдрийн тэр арай гэрэлт ирээдүрөө бол хөтлөө алхсан ийм том хувьсгалч хүн байсан. За энэ хүн бол барууны шинжлэх ухаан, барууны ангаах ухааны боловсролыг эзэмшсэн. За дэлхийн ертөнц бас хэрхэн өөрчлөгдөж байгааг тухайн үедээ өөрийнх нь нүдээр харж, таньж, мэдэж ойлгосон ийм хүн байсан. За энэ ч утгаараа өөрийнх нь их орон хэрхэн харийн түрэмгийлэгчдийн өмнө хүчин мөхөстөн сөхөрч, за түүнчлэн дотроосоо хэрхэн төр засаг нь явзранд ороотож байгааг маш тодор харж бол таньж ойлгосон ийм хүн байсан. Сүн Яцсан эхлээд засгийн газрыг дотроос нь өөрчлөх гэж оролдсон боловч хаалттай хаалга хатуу тогтолцоо түүнийг хувьсгалт тэмцэл рүү хүссэн хүсээгүй түлхсэн байдаг. Түүний амьдрал бол хагацлал цөллөг урвалт мөн эцэс төгсгөлгүй тэмцлэр дүүрэн байв. Гэвч тэрээр нэг зүйлд бат итгэж байсан. Тэр итгэл нь Хятад улс бол ард түмний өмчгөх итгэл байв. Түүний томьёолсон алдарт 3 ардын зарчим бол зөвхөн улс төрийн бичиг баримтаар тогтохгүй. Бүхэл бүтэн үндэснийг дахин дөрүүлэх амин сүнс нь болж хувирсан. Өнөөдөр бид түүхэн баримтуудыг эргэн харж зөвхөн нэг хүний амьдралын тухай биш, харин хэрхэн нэгэн удирдагч эзэнт гүрнийг нурааж сая хүний зүрх сэтгэлд ардчлалын галыг асаасан түүхийг ярих болно. Эрх мэдлийн төлөөх харгас ширүүн тэмцэл, үзэл санааны мөргөлтөө мөн эцэс тэрээр хэрхэн Хятад улсын эцэг хэмээн авторшсан тэрхүү гайхамшиг замналыг та бүхэнтэйгээ өнөөдрийн дугаараар хуваалцах болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Bagro брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Bagro брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэснийх баяр наадмыг өгтөн Bagro брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Bagro. Сүн Яцсан 1866 онд Хятадын өмнөд нутаг болох Гуандун мужийн Цуйхэн гэдэг тийм нэг жижигхэн тосгонд бол мэндэлсэн. За тухайн үед бол Хятад улс мэдээж хэрэг Манчин гүрний хатуу хяналтанд ор уламжлалт, ёс заншил мөн гадаадын гүрнүүдийн давхар тийм довтолгоонд өртсөн, ялангуяа Британи, Португал гэх мэтээр хар тамхины дайн гэд бид нар маш сайн мэднэ. Тэгэхээр ер нь бол Манчин гүрний нуруунд нилээд бүгдий ч гэсэн сүр хүчин алдарч эхэлсэн. Ер нь баг өнөө маргаашгүй байдалтай болоод байсан ийм цаг үе. Харин Сүн Яцсаны бага насны хувьд гэвэл тэрээр маш ядуу зүдүү амьдрал дунд бол амьдарч өссөн байдаг ч за түүний доторх хүсэл тэмүүлэл нь бол хэдийн тэр амьдрдаг бяцхан хашаа хорооноос нь бол алс хол тэгж халсан байдалтай байсан байгаа юм а. 13 настайдаа тэрээр ахыгаа дагаж Хавайн арлуудыг зорьсон нь түүний амьдралын хамгийн том эргэлтийн цэг байв. Хятадын хаалттай хуучирсан нийгмээс гарч барууны шинжлэх ухаан, ардчлал нийгмийн шудраг тогтолцоог анх удаага өөрийн нүдээр үзсэн залуу хүүгийн тархинд яг тэр үед нэгэн шинэ ертөнц нэгдсэн гэдэг. Тэрээр Хавайд байхдаа барууны боловсрол эзэмшиж, дэлхийн ертөнц урагшлан хөгжиж байхад эх орн нь яагаад ийм удаашралтай явцарсан байдалд гацсныг улам бүр ойлгож эхлэв. Хожим тэрээр Хятадд буцаж ирээд Хонконгт байрлах Алиса хотын ангаах ухааны коллежид элсэн орсон нь түүнийг эмч болох замд хөтлөв. Гэвч түүний эмчилгээг хүссэн өвчтөн нь цор ганц хүн биш, харин туйлдж гүйцсэн Хятад орон өөрөө байв. Ангаахын шинжлэх ухаан түүнд нарийн дүн шинжилгээ хийх, асуудлыг углуургаар нь олж харах онцгой ур чадварыг суулгаж өгсөн гэж хэлж болно. Улмаар дороотож буй улс гүрний зэгсэлхийн тулд тэрээр 1894 онд өөрийн бүхий л найдвараа тээсээр Чин улсын төрийн түшимдүүдэд хандаж улс орноо шинчлэх, аж үйлдвэрлэлтийг дэмжих, боловсролыг сайжруулах зорилготой цогц төлөвлөгөөгөө танилцуулав. Гэвч төрийн эрх баригчид түүнийг сонсох нь битгий хэл нэг нүдэрээ ч тоож харсангүй. Ингээд тухайн цагаас эхлээд Сүн Яцсаны дотор оршиж байсан шинжлэгч сүнс бүр мөсөн өөхөж харин түүний оронд хувьсгадч сүнс мэндэлсэн түүхтэй.
Тэрээр Хятадын энэ бүх хуучирсан бүтцийг тайван замаар засаж залруулах ямар ч боломжгүй гэдгийг ойлгожээ. Иймээс түүнд цор ганц зам үлдсэн нь язран дороотож буй хаант засаглалыг үндсээр нь түлхэн унгаж, ард түмний эрх мэдэлд тулгуурласан шинэ улсыг цогцлоох зорилго болж хувирав. Энэ бол түүний хувьд зөвхөн улс төрийн шийдвэр биш, харин эх орныхон төлөө амь насаараа дэнчин тавьж буй ариун үйл хэргийн дөнгөж эхлэл байв. Завлмаар 1894 онд Сүн Яцен Чин улсын тэр түшмдүүдээс бол татгалцсан хариу авсныхын дараагаар бол одоо эргэлт босолтгүйгээр хувьсгалт тэмцлийн зам руу бол орсон гэж хэлж болно. За тэрээр Хавай руу бол буцаж анхны хувьсгалт байгууллага болох Хятадын сэргэн мандал нийгэмлэг гэдэг ийм байгууллагыг бол тэнцэн Хавайд бол байгуулж байсан. За энэ бол одоо зөвхөн уулзалт цуглаан хийдэг байгууллага бол биш. Харин одоо энэ байгууллага нь бол хаан засаглалыг түлхэн унгаахын тулд бол санхүүжилтийг одоо гадаадад амьдарч байгаа хятад иргэдээс тэгж хандив байдлаар босгох зорилготой, за цаашлаа зэвсэгт бослох зохион байгуулах одоо зорилготой тийм нууц бүлгэн байсан. Дараагийн 10 жилийн турш Сүн Яцсены хувьд алхам тутам ам өрссөн нэг газараас нөгөөд шилждэг нүүдэлчин маягийн амьдралаар дүүрэн байв. Тэрээр Японы Токио, Английн Лондон, Америкийн нэгдсэн улс, зүүн өмнөд Азиар хөндлөн гулт аялаж, хэлийн чандад байгаа хятад сагаачид, хятад оюутнууд болон худалдаачдыг хувьсгалын үзэл санаандаа нэгтгэж эхлэв. Түүнчлэн түүнийг Чин улсын тагнуулчид хаа сайгүй мөрдөн мушгиж, баривчлагдах аюул байнга нүрлэж байв. Бүр 1896 онд тэрээр Лондонд байхдаа Хятадын элчин сайдын яамныханд баривчлагдаж, нууцаар Хятад руу ачигдан цаазаар авахуулах аюулд орж байсан ч өөрийн англи багшийн тусламжтайгаар тэднээс аврагдаж гарсан нь түүнийг дэлхийн хэмжээний алдартай хувьсгалч болгосон юм. Гэвч тархаа бутархаа байсан хувьсгалт бүлэглүүдийг нэгтгэх нь яг үнэндээ маш хүнд ажил байв. 1905 онд тэрээр Японы Токио хотноо Тонменхуй буюу Хятадын нэгдсэн лиг хэмээх байгууллагыг байгуулсан нь түүхэн том амжилт болов. Энэхүү байгууллага нь Хятадын бүх нутаг дэвсгэрт төдийгүй гадаад орнуудад ч гэсэн өөрийн салбар нэгжүүдийг байгуулж, хувьсгалт тэмцлийг системтэй, илүү төвлөрсөн удирдлагатай болгож өгөв. Түүнчлэн Сүн Яцен энэ үед зөвхөн бослох төлөвлөө зогссонгүй. Тэрээр өөрийн алдарт 3 ардын зарчмаа энэ үед эцэслэн боловсруулж, ард түмэндээ хандаж, яг юуны төлөө тэмцэж байгаагаа философик өнцгөөс нь тайлбарлаж эхэлжээ. Тэрээр олон нийтэд хандаж, бид зөвхөн хааныг буулгах гэж буй хэрэг биш. Бид харин хятад улсыг эзэнт гүрнээс бүгд найрамдах улс руу шилжүүлэх гэж байна гэх ойлголтыг хүн бүхэнд анхлан ойлгуулсан юм. Тэрээр хувьсгалж болж эхэлснээс хойш яг 11 жилийн хугацаанд хэд хэдэн удаа зэвсэгт бослого зохион байгуулсан боловч ихэнх нь бүтэлгүйтэж, олон мянган дагагчид нь амиа алдаж төгссөн байдаг. Гэвч бүтэлгүйтэл бүрэн түүнийг илүү туршлагажуулж, Хятадын нийгмийн гүнд байгаа хувьсгалын галыг улам бүр өрдөж байв. Улмаар 1905 он гэхэд Сүн Яцен зөвхөн хувьсгалч төдийгүй бүхэл бүтэн үндэснийг нэгтгэж чадах улс төрийн асар том лидер, Хятадын оюун санаа болон улс төрийн философийн томоохон төлөөлөл болон нэгэнт хувирсан байв. Тэгэхээр Сүн Яцентэй холбоотой өөр нэг чухал зүйл гэвэл энэ хүний тэмцэл бол дан тийм буу шийдэн бослох үүмэн бол огт байгаагүй. За тэрээр эзэнт гүрнийг бол одоо манчин гүрний засаг захиргааг нурааж унгасныхын дараагаар тэр суурин дээр яг ямар улсыг шинээр байгуулах вэ гэдэг тэр асуултын хариултыг бол 3 ардын зарчим хэмээн тэр өөрийнх нь одоо боловсруулсан тэр нийгмийн шинжлэх ухаан, гүн ухааны бүтээлтэй бол маш тодорхой шингээсэн байдаг. За энэхүү зарчмнууд одоо Хятадын үндэсний үзэл баримтлалыг одоо цогцоор нь шингээсэн тийм цогц онол бөгөөд за өнөөдрийг хүртэл одоо маш өндөр ач холбогдолтой ийм зарчим бол Хятадын хувьд бол хэвээр байгаа. 3 ардын зарчмын эхний агуулга нь үндэсний тусгаар тогтнол гэх агуулгаас бүрддэг. Сүн Яцен Хятад үндэстэн харийн төрөмгийн төв, ялангуяа Манччин улсын дарлал болон барууны колоничлогчдын нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөх ёстой гэж тэрээр үзв. Энэ нь зөвхөн газар нутгийн бүрэн бүтэн байдал биш. Харин Хятад хүн гэдгээрээ бахархах, үндэсний ухамсарыг сэргээх зорилготой байв. Түүний хувьд үндэсний тусгаар тогтнол гэдэг нь Хятад улс дэлхийн тавцанд тэгш хэрэгтэй тоглогч болохын эхлэл байв. Харин хоёр дахь зарчим нь ардчлал. Энэ бол түүний онлын хамгийн зоригтой хэсэг байсан. Олон мянган жилийн турш хаад ноёдын дурааран авирлагч засаглалын дор байж ирсэн ард түмнийг улс төрдөө өөрсдөө бүрэн эрхэт эзэн болгохыг тэр зорьсон.
Сүн Яцен барууны ардчилсан тогтолцоог судлахын зэрэгцээ Хятадын өөрийн онцлог тохирсон шинэ бүтцийг ард түмэндээ санал болгов. Шууд яг барууны ардчлалыг хуулах бус харин Хятадын хөрсөнд тохируулан найруулсан гэж ойлгож болно. Ард түмэн засгийн газраа хянах, мөн сонгох болон өөрчлөх эрхтэй байх нь Хятадын ирээдүйн баталгаа хэмээн тэрээр үзэж байв. Харин 3 дахь зарчим нь ард түмний амжиргаатай холбоотой зарчим байв. Сүн Яцен маш прагматик хүн байсан гэдэг нь тодорхой харагддаг. Тэрээр улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн аюулгүй байдалгүйгээр дангаараа ямар ч утгагүй гэдгийг маш сайн ойлгож байлаа. Газрын тэгш хуваарлалт, капитал болон хөдөлмөрийн зохистой харилцаа ард иргэдийнхээ ядуурлыг бууруулах нь төрийн гол үүрэг гэж тэрээр үзв. Энэхүү ард түмний амжиргааны зарчим нь хожим Хятадын нийгмийн халамж, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн үндэс суурь нь болсон юм. Ер нь бол сая дурдсан 3 зарчим нь Хятадын хувьсгалчдыг нэгтгэсэн идеологийн тэтгэм нь болсон гэж ойлгож болно. Ер нь альва хувьсгалт нэг автан дүрэн байдаг. Өмнөх үзэл санааг орлох өөр шинэ үзэл санаа байхгүй цагт тухайн хувьсгал хизээж амжилтанд хүрч чаддаггүй. За улмаар 1911 оны намар гэхэд бол Хятад улсын дотоодын манчин гүрний дотоодын нөхцөл байдал яг л халуун уурын тогоо шиг тийм дэгдэмтгий бусдантгай байдалд бол төлөвт шилжиж эхэлсэн. За яагаад гэвэл олон жилийн турш манчин гүрний засаг захиргааны бүх шатанд үргэлжлэж бугшсан тэр авилгалын систем, за мөн гадаадын гүрнүүдийн эвдэв дарамтууд, за ард түмний өмнө нүүрлсэн өдсөглөн болон ядуурл гэд энэ бүгд ард түмний төвчээрийг бол нэг ёсонд бол барж эхэлсэн гэж ингэж хэлж болно. За тухайн оны 10 дугаар сарын 10-ны өдөр бол хамгийн анх Хятадын Учаан хотод бол томоохон бослог дэгдэж, улмаар тэр бослох нь бол зүгээр нэг тийм эмх самбраагүй байдал бус, харин бүхэл бүтэн эзэнт гүрнийг төгсгөлийн авчрах тэр төгсгөлийн эхлэл болсон гэж бол ингэж хэлж болно. Яагаад гэвэл энэ бослогын дараагаар бол Хятадын мужууд нэг нэгээрээ бол манчин гүрний засаг захиргааны эсрэг бослогууд тэгдэж өөр өөрсдийнх нь тусгаар тогтнолыг бол зарлаж эхэлсэн байдаг. Яг бослогууд идэвхтэй гарч байх тухайн үед Сүн Яцен Америк нэгдсэн улсад аялаж хувьсгалд зориулж мөнгө босгож байв. Улмаар тэрээр Хятадд хувьсгал эхэлсэн тухай мэдээг авахад шууд буцаж ирээд 1912 оны 1-р сарын 1-ний өдөр Нанжин хотноо Хятадын бүгд найрамдах улс байгуулагдсныг дэлхийн нийтэд зарлаж өөрөө тус улсын анхны төр ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ бол хэдэн мянган жил үргэлжилсэн хаант засаглалын харанхуйг түүхэндээ анх удаа гэрэлтүүлсэн түүхэн мөч байв. Хятад хүн анх удаага хааны боол биш, хааны албат биш, харин улсынхан эзэн болсон энэ байв. Гэвч язалт байгуулах болоогүй байлаа. Шин тутам байгуулагдсан тулгар улс дотоодын хагарал болон манжин цэргийн хүчирхэг жанжин Юан Шикайын улс төрийн тоглоомонд шахагдаж эхлэв. Юан Шикай бол хаант засаглалыг дураахад нөлөөлсөн ч үнэн хэрэгтээ өөрөө эрх мэдлийг гартаа авахыг санааргасан нэгэн байсан. Нөхцөл байдал иргэний дайны ирмэгт тулж ирэх үед Сүн Яцен маш хүнд шийдвэр гаргаж улс орноо нэгтгэхийн тулд өөрөө ерөнхийлөгчийн албан тушаалыг Юан Шикайд шилжүүлэн өгсөн түүхтэй. Энэ нь түүний тэмцлийн дунд хэсэгт хийсэн хамгийн том буулт мөн хамгийн ухаалаг шийдвэр байв. Тэрээр ард түмэнд хандаж хэлэхдээ миний зорилго бол албан тушаал биш, харин улс орныг нэгтгэх явдал хэмээн хэлж байв. Энэ ч утгаараа улс орноо нэгтгэхийн тулд хэн удирдлага болох нь түүнд ямар ч падгүй байсан гэж хэлж болно. Ингээд 1912 оны 2-р сарын 12-ны өдөр Манжин сүүлчийн хаан Пүи хаан ширээнээс татгалзаж Хятадд хаант засаглал үрд мөнх эцэс болов. Гэвч үйл явдал тухайн үед араасаа маш хурцтай өөрчлөгдсөн байдаг. Хятадын бүгд найрамдах улс тухайн үед шинээр мэндэлсэн боловч ардчлал гэдэг зүйл тэр дороон цэцэглэж амжаагүй байв. Иймээс нэг их удалгүй Юан Шикай өөрийгөө Хятадын хаан хэмээн өргөмжилж, уг өргөмжлөлөөсөө болоод олон нийтийн дургуутсыг хүргэж, улс орн дахин эмх замраагүй байдалд орсноор Сүн Яцений тэмцэл амжилт олоогүй бөгөөд харин түүний тэмцэл дөнгөж эхэлж байгааг тэрээр өөрөө маш сайн ойлгосон юм. Харин энэ Юан Шикай гэдэг хүний хувьд манай цугийн зүгээс маш дэлгэрэнгүй дугаарыг өмнө нь оруулж байсан. Та бүхний зарим нь бас үзсэн байх. Үзээгүй бол үзэхэд илүүдэхгүй нэлээд сонирхолтой дугаар шүү гэж хэлмээр байна.
Тэгэхээр Хятад улсад гинтхэн Юан Шикай гэдэг нэгэн дарангуйлагч гарч ирээд өөрийгөө хаан дүргэмжлөө за энэхүү өргөмжлөөс хойш нэг их худалгүй бас одоо амиа автаж үгснийхэн дараагаар Хятад улсын одоо мужууд юу тохиолдсон бэ гэхээр нэгдсэн удирдлага нэгдсэн засаг захиргаагаа автаж Хятадын мужууд бол тус тусдаа бие даасан цэргийн жанждын одоо эрх мэдэлд шилжиж Хятад улс одоо нэгдсэн удирдлаггүй болсон гэж бол ингэж ойлгож болно. За ингэснээр одоо Сүн Яцсены одоо бүгд найрамдах улс мөрөөдөл нь мэдээч хэрэг улам бүр бүдгэрч ихэлсэн Манчшин гүрнийг нурааснараа бараг Хятадыг өмнөхөөсөө ч долоондор илүү олон толгойтой болгоод хувиргасан гэж одоо ингэж хэлж болно. Гэхдээ Сүн Яцсен бол одоо шантраагүй. Харин Сүн Яцсен Гоминданы намыг бол илүү хүчрхэг, илүү зохион байгуулалттай жинхэнэ улс төрийн хүчин болгохын тулд дахин нэг удаа шинээр за нэн даруй тийм одоо шинжилсэн зохион байгуулалтанд оруулах тийм ажиллагааг хийсэн байдаг. Гэхдээ энэ ажиллагааныхын дэмжлэгийг хамгийн төсөөлөөгүй газраас тэрээр хайсан. Тухайн үед Сүн Яцсены гаргасан хамгийн зоригтой бөгөөд маргаан дагуулсан шийдвэр бол зөвлөлт холбоот улстай холбоо тогтоосон явдал байв. Барууны орнууд Хятадын асуудалд төдийлөн анхаарахгүй. Харин ч тус тусдаа газар нутаг, тус тусын эрх мэдэлтэй болсон цэргийн жанждыг илүү өөгшүүлэн дэмжиж байсан учраас шинээр байгуулагдсан зөвлөлт холбоот улс нь Сүн Яцсены хувьд цорын ганц боломж болж хувирсан юм. Түүнд үзэл баримтлал өөр боловч зөвлөлт холбоот улсаас тусламж авах хэд хэдэн онцгой шалтгаан байв. Нэгдүгээр шалтгаан гэвэл тэрээр зөвлөлтийн коммунист намын зохион байгуулалтын бүтцээс суралцаж Хятадын Гоминданы намыг ард түмнийг удирдах хатуу сахилга баттай боловсон хүчнээр хангагдсан хүчирхэг машин болгон хувиргах шаардлага тулгарсан юм. Түүнчлэн тэрээр Хятадад шинээр байгуулагдсан Хятадын коммунист намтай хамтран ажиллах анхны нэгдсэн фронтыг бас байгуулжээ. Энэ нь мэдээч хэрэг үзэл сурталын хувьд тэс өөр хоёр нам байсан ч Хятадыг нэгтгэх гэсэн нийтлэг зорилго нь тэдний хувьд нэг байсан учраас тэрхүү зорилгын төлөө маш прагматик байдлаар эвсэл байгуулсан гэж ойлгож болно. Түүнчлэн зөвлөлтийн тусламжтайгаар тэрээр Вампугийн цэргийн академиг байгуулж чаджээ. Чухам Вампугийн цэргийн академиас хожимын Хятадын хувь заяаг шийдэх Чан Кайши болон Жоу Инсай зэрэг алдартай түүхэн цэргийн болон улс төрийн удирдагчид төрөн гарсан байдаг. Тэгэхээр Сүн Яцсен гэдэг хүн бол зүгээр нэг хоосон мөрөөдөгч биш. Харин дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд Хятадын ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах вэ гэдгийг маш сайн тооцоолдог жинхэнэ геополитикч хүн байв. Тэрээр хэрв бид нэгдэхгүй бол Хятад улс гадаадын колони болон мөхөн гих айдсыг цаг үргэлж тэн явдаг байв. Гэхдээ хэдий тийм боловч түүний байгуулсан эвсэл дотроо маш их зөрчилдөөнтэй байв. Зөвлөлтийн нөлөө улам бүр өсгөн Гоминдан намын доторх консерватив үзэлтнүүдийн дургуутслыг хүргэж байв. Үүний хамгийн тод баталгаа нь Сүн Яцсеныг нас барсны дараагаар эхэлсэн Хятадын иргэний дан гэж ойлгож болно. Гэхдээ Сүн Яцсены хувьд хамгийн харамсалтай нь тэрээр дэндүү залуугаараа буюу одоо 1925 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дөнгөж 58 настай ахтаа бол таалал төгссөн. За тэрээр одоо эцсийн амьсгалаа хураахтаа бол хувьсгал одоо хүртэл бүрэн дуусаагүй байна. За нөхөд минь та бүхэн үргэлжлүүлээрэ гэдэг одоо ийм захиас гэрээслийг бол үлдээсэн. За түүний үхэл Хятад даяар гашуудад авчирсан боловч нөгөө талаар одоо түүний үжил санааг бол бүхэл бүтэн үндэсний зүрх сэтгэлд үлдээсэн ийм чухал одоо үхэл гэхүүд чухал ийм түүхэн үйл явдал болсон байдаг. Сүн Яцсен бол ямар ч эргэлзээгүйгээр дэлхийн түүхэнд ховор тохиолдох үзэгдэл байв. Түүнийг бүгд найрамдах Хятад ард улс буюу их газрын Хятад болон бүгд найрамдах Хятад улс одоогийн Тайванд хүртэл аль аль нь үндэсний эцэг хэмээн хүлээн зөвшөөрч хүнддэг. Тэрээр зөвхөн нэг нам эсвэл нэг бүс нутгийн удирдагч бус харин Хятад үндэстний шинжилгээний бэлэг тэмдэг болон хувирчээ. Түүний 3 ардын зарчим нь 20 дугаар зууны турш Хятадын бүх улс төрийн хөдөлгөөний цөмөн болж байв. Түүний боловсруулсан засаглалын 5 салбар бүхий систем нь Тайваны улс төрийн бүтцэд өнөөдрийг хүртэл амьд хэвээр байна. Түүнчлэн Сүн Яцсены амьдрал бол бүтэлгүйтэл цөллөг ба хүнд бэрхшээл бүрийн дараа дахин босдог твсвэр твчээрийн амьд хичээл байв. Тэрээр Хятад хүн гэж хэн бэ гэдэг асуултанд эрх чөлөөтэй, тэгш хэрэгтэй, хөгжингүй үндэстэн хэмээх цөөн хэдхэн үгсээр хариулсан байдаг. Түүнийг шөмжлөгчд Сүн Яцсеныг хэд мөрөөдөгч эсвэл бодит байдлыг үл тоогч гэж хэлдэг байсан ч түүний байгуулсан анхны бүгд найрамдах улс нь өнөөдрийн Хятадын хүчирхэг болох суурийг тавьсан анхны тоосгон байв.
Тэрээр эзэнт гүрний 4000 жилийн харанхуйг тасгаж шинэ эрен үеийг нээж өгсөн хүн мөнөөсөө мөн. Сүн ятцны тэмцэлэн дэлхийн маш олон хувьсгалчдад хувьсгал гэдэг бол зөвхөн засгийн газрыг унгаах явдал биш, харин ард түмний сэтгэл хэрэг, үндэснийхэн мөн чанарыг өөрчлөх, урт удаан тэмцэл юм гэх ойлголтыг суулгаж өгөв. За тэгэхээр манай өнөөдрийн дугаар бол ерөнхийдөө энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд бол таалагдсан байх, зарим нэг хэрэгтэй мэдээллүүдийг авсан байх гэж бодож итгэж найдаж байна. За ер нь бол өнөөдрийн дугаар бол маш том мөсөн уулын дөнгөж орой хэсэг буюу одоо дэндүү өнгөцгөн дэндүү ерөнхий мэдээллүүдийг та бүхэндээ бол товчхон байдлаар ингэж хүргэсэн гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ Сүн Ятсан гэдэг хүний талаар бол маш их мэдээлэл, бүр маш их тоолж баршгүй тийм их мэдээллүүд бол байгаа. За ингээд та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна.